Хүн төрөлхтөн 24 цаг л амьдардаг байсан бол яах вэ? Хүн бүр өөрийгөө хурдан хөгжиж байна, хурдан том болж байна гэх мэтэр боддог байх л да. За та зүг сонссон. Нэг өдрийн дотор та төрөн тэгээд хотын иргэн болоод амьдрна. Тэгээд өдрийн төгсгөл харин та үхэх болно. Тийм байвал амьдралын хэв маяг хэр байх талаар яаж төсөөлж байна? Танд юу тохиолдох бол энэ талаар ярилцъя. Юун түрүүнд үнэтэй нүрд болох байх л та. Маш хурдан хугацаанд өсөж том болно. Юутэй ч цаг хугацааг инхүү шахан ярихаас өмнө танд одоо хөгшрөлт нас нэмэх явцын талаар танилцуулсан зүйтэй байх. Хүний бие организмд хэсүүд нь тогтмол бие биенээ хувилан шинжлэгдэж байдаг. Хүн 20 нас хүрэхээр энэхүү процесс айжмаар удаашран явцын дундаа бүр мөсөн зогсдог. Энэ бол бидний хөгшрөлтийн шалтгаан. Эсүүд урт хугацааны туршид буюу насан туршид өөрийгөө нөхөн сэргээж чаддаггүй гол шалтгаан ДНХ-ийн нэг хэсэг болох теломерс гэх хэсэг байгаа. Теломерууд бол бидний ДНХ доторх амин чухал мэдээллүүдийг хамгаалж байдаг. Түүнчлэн эсийн хөгшрөлтөнд чухал нөлөөтэй юм. Бид хөгширч байна гэдэг нь теломерууд хоорогдож ДНХ-г хамгаалах чадамжгүй болно гэсэн үг. Шинэ эсүүд нэгэнт устж үгүй болж байгаа эсүүдийг сэргээх боломжгүй үлээ. Энэхүү 24 цагт бүхнийг амжуулж болох мэт санагдаж байна уу? Та буруу бодож байна. Энэ хугацаанд таны амьдрал хэрхэн өрнөх талаар ярилцъя. Та өглөөний 6 цаг дэлхийд дээр мэдлээ. Хүний дундаж насыг энэхүү цаг хугацаатай хуван тооцох юм бол 18 минут болж байна. Энэхүү 18 минуттай өнгөрөх тусам 1 насаар хөгшөрлөө гэж бодъё. Таны бие 1 минутанд 1.5 см-аар өсөж тэг 1.3 кг жин нэмнэ. 6 цаг 30 минутанд та 2 настай болох өгөөд дөнгөж хэлт орно. 7 цаг 30 минутанд та сургуульд явах насандаа хүрнэ. Хүн дунджаар 13 жилийг сургууль зарцуулдаг бол та зөвхөн 3 цаг 51 минутыг зарцуулна. Амар ч юм уу дөө. 9 цагт таны шилжилтийн нас эхлэх ба бэлгийн боожил явагдаж эхэлнэ. 11 цагийн үед та 18 нас хүрснээр насанд хүрсэнд тооцогдно. 12 цагийн үед та их сургуулаа төгсөж амьдралд хөл тавина. Энэ хугацаанд хүнтэй гэрлэхгүй бол амжихгүй байх магадлал өндөр байгаа. Учир нь хүн дунджаар 13 сарыг хайр дурлал зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Харин одоо таны хувьд 18 минутын л ажил гэсэн үг. Өдрийн 1 цагийн үед та гэрэл хүнээ оллоо гэж бодъё. Мэдээж хүүхэдтэй болох нь ойлгомжтой. Хүүхэд бий болохоос өмнө төрөх хүртэл 9 сар байдаг бол таны хувьд 13 минут л зарцуулна. Мэдээж хүүхэд төрсний дараа та ажил хийх шаардлагатай болно. Та өөртөө 24 цагийн бүхэл бүтэн 4 цагийг зөвхөн ажил хийж өнгөрүүлэх болно. Ийхүү 3 цагт та 30 нас хүрч хүүхдүүдтэй өсөж том болно. Харин оройн 6 цагийн үед та 40 нас хүрсэн байх болно. Удалгүй орой 9 цаг болно. Танд 50 насны төрсөн өдрийн мэнд хүргье. Энэ үед таны үс цагаарч арьстай нь үрчлээдэж эхэлнэ. Шөнийн 1 цагийн үед та 65 настай байх өгөөд тэтгэвртэй гарна. Харин өдрийн төгсгөл буюу дараа өдрийн өглөөний 6 цагийн үед та 81 настай болсон байна. Бидний аз болоход ийм зүйл байх боломжгүй мэдээж хэрэг. Гэхдээ үнэхээр ийм зүйл байдаг бол та өөрт байгаа цаг хугацаагаа нандинаж байсан уу? Бидний амьдрал 100 жилээр хэмжигддэг нь маш хурдан өнгөрч буй цаг хугацааг хаяач гисэн амар тайвнаар ажиглаж суух боломжийг өгч байгаа мэт байдаг. Эсвэл бидний одоо амьдарч буй цагийн бүсэл боломжгүй болохоос биш өөр цагийн бүсэл буюу параллел ертөнцид хүмүүс ийм хэмнэлээр амьдардаг байх боломжтой юу? Танд хэрвээ 24 цагийн амьдрах хугацааг бол юу хийх талаараа сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Ray explained.